was born on 2005, 11th of July in Australia. After 1 year, his family moved to Stockholm, so he met with the Irkensov teacher on 2013. Now he's studying grade students. манай дараагийн Горбатов бол ганц үгийн намун дармайд 2005 оны 7 сарын 30-нд Улаанбаатар хотноор 2007-аас 2009 онд Оросын колони улсын Москва хотод анхныхаа эрдмийн замыг хэлсэн бөгөөд 2011 онд Шведийн мандрагт сурсан байна. Одоо Улаанбаатар хэрэг сүүлийн нэг жил эрдэнэ суурь багшийн удирдлагын доор өдөр хөгжмөр хичээдэг сонгодог хөгжмийн гайхамшигыг мэдэрсээр байна. Namunder answer. She was born in 2005, 3rd of July. Now she's studying still 1 year. She really wants to play for piano and she is really good student. Тэгэхээр гурван хэсгийн маань ихний хэсэг болох сонгодог хөгжмөр одоо таавахыг аялуулгаас энд цугсан, энд хүрэлцэн ирсэн, энд тоглолтоо хийж байгаа хоёр эрхэм гишүүн маань Монгол улсууд байгаа учраас төрийнхөө дуудлагаар энэ тоглолтоо хийх гэж бодож байна. Ингээд хөгжмийг ардын жүжигчин төрийн хошоо шарын дамжин сүрэн, ардын жүжигчин төрийн хошоо шарын мөрдөр, шүлгийг төрийн хошоо шарын ардын жүжигчин дамжин сүрэн, дууг төлдөр хуур дөрвөн гарт найруулсан эрдэнэ сундагч Монгол улсын төрийн дуулал сурагч мандах дэлгэр Намундар нарын тавхны алга ташлтанд улдан авъя.
бэлтгэн дор олон сайхан айсыг тогтсон байгаа. За тэгэхээр одоо та бүхэндээ манай бэлтгэн бүлдэр хурж мандах дэлгэр маань одоо бас нэгэн бас сайхан аяг болох этюдийг та бүхэндээ тогтсон байгаа. Ингээд мандах дэлгэрийг өрж байна. Сайхан дуу одоо манай бэлтгэн төгөлдөр хуурч намуун дээр байна. Та бүхэндээ сонирх болно. Ингээд намуун дээрийг үрж байна. Хоёр бэлтгэн төгөлдөр хуурч маань дэлхийн олон сайхан одоо сонгодог. За тэр дундаа бол бидний бас 100 дамжиныг сонсож ирсэн том төгөлдөр хуурчдын маань альсуудыг бас тоглох ёстой байгаа. За тэрний нэг бол одоо та бүхэндээ би танилцуулах хий. Австрийн хөгжмийн зохиолч Wolfgang Mozart Моцарт маань бүхэл төрлийн хөгжмийг бичсэн симфони, опера, соло концертуудыг сүмийн хөгжим, ялангуяа жавхлаж хөгжмийн дөрвөл концерт санаатуудыг манай Моцарт маань бас тогтож бичиж байсан юм байна. За Моцарт Бацавиаста хүүхэд байсан бөгөөд тэрээр 3 настайгаас төгөлдөр буур сурч тун хийх орган хөгжим тоглож сурчээ. Тэрээр 5 настайгаас ай зохиож эхэлсэн байна. Ингээд манай бэлтгэн төгөлдөр хуурч намуун дээр маань мандах дэлгэр маань энэхүү алдарт хөгжмийн зохиолчийн зохиолсон санаат 545 гэсэн сайхан айцыг та бүхэндээ одоо тоглож сонирх болно. Ингээд
집에 하도 왔다 계시는 거 목표 맞아야. 이 선거도가с манай дэлгэр маань тоглолоо. Одоо тэгвэл намуу иргэн маань бас нэг дэлхийн алдартай болох Бетховены одоо хөгжмийн та бүхэнд тоглосон сонирхолтой чинь ингээд Бетховены бяцхан хэлцүүлгийг та бүхэнд танилцуулж хэлье. За хөгжмийн сууд зохиолч Бетховен, Людвиг ван Бетховен Германы Бонн хотод төрсөн байна. Авиас хэлийг багасаа тодорсон гэрээ 10 наснда дарагтад хөгжим, бадралт хөгжмөр тоглодгоор Бонн хотод алдарсан байна. 17 наснда Вен хотноо очиж мөрөөдлөө гүйцэлдүүлэн гүн Моцарттой уулзсан нь түүний асар их цаашаа сонгодог хөгжмүүдийг бүтээхэд нөлөөсөн гэж үздэг юм байна. Бетховен нийтдээ 9 симфони, 32 их шиг яруу сонатуудыг бичсэн. Дэлхийд сарны санаахан тун алдартай тав нэгж байгаа. Ингээд 1812 онд одоо 8 симфонуудаар бичсэн энэ түүхтэй алдарт зохиолч юм байна. За тэгэхээр энэ хүү зохиолч маань Форолиза гэдэг аяыг манай өдөр хууч намун дармын тавхад гарч сонирхолтой. Ингээд намун дарыг олж байна.
За тэр одоос манай бицхан төлөв хуурчсан дэлхийн сонголтуудаас тав хүндээ төлөвлөж байна. За тэгэхээр Ludwig-ийн битгамны чорол гэсэн аяыг одоо манай бицхан төлөв хуурч мандах дэлгэр маань тав хүндээ сонирхол ингээ мандах дэлгэрийг тайсан авч байна. Сенсацийн хүн гэдэг зохиомжийг манай намын баримтад огн ингээ алдар хөгжмийн зохиолч Сенсац 1886 онд Австрид амарч байхдаа энэ амтны ертөнц гэсэн аяыг одоо зохиолж байсан юм байна. Энэ хүү аяыг бид хүн гэдэг нэрээр бас сайн мэдэх юм. Ингээд төгөлдөр хурц намын барийг өрж байна.
баярлалаа. За тэгэхээр бяцхан төгөлдөр хуучид маань. За. Бяцхан төгөлдөр хуучид маань Эрдэнэ сууд багш удирдлагын доор төгөлдөр бүрийн этюд, вальц, сонат, кадвидо, эпизод зэрэг олон төрлөөр одоо тоглож байна. Үчнээ уг чадвараа дэвшүүлж байгаа дөрвөн гараа хамтарч одоо тоглохыг та бүхэндээ одоо сонирхуулах гэж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийнхөө өмнөөс сонсож тоглодог байсан бол одоо бусдтайгаа хамтарч Эрдэнэ сууд багшийн найруулснаар дөрвөн гарын тоглохыг та бүхэндээ сонирхуулах гэж байна. Яг бүгдээ тоглон авч үзсэй. За тэгэхээр авьяастай хоёр төгөлдөр хуурч маань за дэлхийн алдарт хөгжмийн зохиолч болох Бетховен, Моцартыг одоо айсуудаас одоо тав хүнд тоглосон байлаа. За одоо тав хүндээ манай мандах дэлгэр маань гадарт кино найруулагч Францис Форд Каппадогийн уралсан арманаас сэдвлэн бүтээсэн зарламайсан эцэг киноны аяыг тав хүндээ тоглосон байлаа. Ингээд мандах дэлгэрийг
баярлалаа. За тэгэхээр манай хэлний хүмүүс таавхны бас шимтэн үздэг сонирхолтой киноны аяыг тоглож төлөвлөлөө. Одоо манай бас нэгэн бяцхан төгөлдөр хуурч болох за намуудаа одоо таавхны Эбрамсын өнгөр бүжиг аяыг таавхны төгөлдөр төгөлдөр сонирхох юм ингээд намууд аяыг тайснаа гэж байна. Мандах дэлгэрийг өгч байна. За мандах дэлгэр маань Scott Joplin-ы за таавал сайн мэдих Charlie Chaplin-ийн The Entertainment гэсэн аяг таавал бэлэн болоод байгаа юм. Ингээд мандах дэлгэрийг өгч байна. Ингээд манай хүмүүсийн маань ихний хэсгийг түрээд өндөрлөж байна. Ингээ хоёр дахь хэсэг маань ихэд гонхот бэлэн болоод байна. Цацарсан ад жаргалын мөнгөн жимээр уран зураг төсөв хүмүүстээр дүүрэн том маань айсны мэлээ. Мөрөөл биеийг хүмүүст ойртож байна. Мөнгөн шимээр том айсвэ. Болор судар буурал өвгөн аам маань бидэн дээр чи баяр бүрийн дээдийг шинэ жилээр бэлгэлдэг үлээ.
За одоо та бүхний юунаас бицэн үүдэр хурц мандат дэлгэрийг өргөж байна. Мандат дэлгэр маань Италийн ардын дуу болон ардын дуу гэж баг нэрлэгддэг. Санта Лучияг та бүхэндээ бас сонирхож байна. Ингээд нэгдсэндээ Санта Лучияг уугаар та бүхэн хамтдаа бас уугаарай. Мандат дэлгэрийг өргөж байна. Намун дарийн маань агш эрдэнэ судыг та бүхний алга ашигтанд орж тайснаа явж байна.
хүрсэн ирсэн та бүхэндээ юм маш их талархаж байна. Тэгээд 9 настай хоёр хүүхдийн маань тоглолтыг зохион байгуулахаар маш олон хүн хүчин зүтгэсэн байгаа. Хөтлөгч төвшөө, камер дээр бас график дизайн дээр сүмбэ, бас миний сайхан хоёр ээж Золбаяр, Моно. За тэгээд энэ заалыг авахд туслалцаа үзүүлсэн Монголын үндэсний холбооны ерөнхийлөгч Номон Эрдэнэ, за мөн тусал дэмжсэн эцэг эхчүүд маш олон хүмүүс байгаа. Орчуулган дээр манай докторант Үлзий ажилласан байгаа. Ингээд та бүхэндээ бүгдэнд нь энэ олон хүмүүсийн өмнөөс талархснаа илэрхийлэх зүг бахаа гэж бодож байна. Бид нэр бодож байгаа яагаад гэхээр одоо маш их сайхан тоглолтыг та бүхэндээ үзүүлэхийн тулд бид нар нэлээд тасалсан байна. За тэгээд хоёр хүүхэд маань сонгодог болон дэлхийн сонгодог болон Монголын уран бүтээлүүдээс тоглодог. Монголын уран бүтээлүүд маань ноот байдаг учраас би өөрөө ноотолдог, өөрөө хүүхдүүдийн төвшин дээр түүнийг хийдэг. За тэгээд энэ бүхэн бол маш олон хүний хөдөлмөрөөс бүтэж байгаамаа. За тэгээд нийтдээ хугацаанд өдөр хүрээ сургалт явуулахад 6-7 айлыг гэртээ хөдөлгөөр авах юм шалтгаан болсон байна. Мөн тэр гэр бүлийг дамнаад маш олон хүүхдийг энэ хөгжмийн боловсролд татан оролцуулсан байна гэж би өөртөө бахархаж бас энд дэмжиж тусалж байгаа олон хүмүүс байгаа. Олон сайхан эцэг эхчүүд маань өнөөдөр сонгодог урлагийг ойлгодог болж байгаа. Маш их мэдэрдэг болж байгаа. Миний хичээлийг ойлгодог, хичээл маань тусалдаг, дэмждэг. Миний сайхан эцэг эхчүүдийн бүгдэнд нь суурсан байна. Бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлье.
За бас энэ завшааны төлөвлөлтөөр бас нэгэн сууд багшуулан бусад шавнарт нь бас баярсан талархснаа хэлье. Сонгогдсон урлагийн ам чимтэг мэдэрч урлагийнхаа энэ сайхан мэдрэмжийг бүгд огцруудаа сургаж олон сайхан шавнартай болж байгаа нэгэн сууд багштаа бас бүгдээ талархснаа хэлье. Энийг номер тахта гатуулъя гэж бодсон юм. 2014 оны 12 сарын 20 бяцхан төгөлдөр орч намын байр манх дэлгэр багш Эрдэнэ сувд нарын сувдан аялгаа концертын билетийг худалдаа авсан бүх хүмүүсийн сэтгэл шингэсэн энэхүү хандвыг сануулж байна. Баярлалаа. Бас уран бүтээлийнхээ давалтыг хийхэд зүгээр бас залуу гэрэл бид нэрээ бас уран бүх аяныг ихлүүлсэн байгаа. Энэ аянд бас одоо сэтгэлийн дэм үзүүлж одоо энэхүү билеттэйг одоо ил загталтайгаа энэхүү одоо сэтгэлийн одоо бэлгээ гадуулж байгаа. Баярлалаа. Би яг энэ янзаар яг энэ билеттэй ил загталтай гадуулж өгье. Баярлалаа. Өнөөдөр ихүү сайхан урлагийн тоглолт хийж байгуулж байгаа Эрдэнэ сувд багштай мөн авьяастай битсэн хоёр хүүхдүүдээ цаашлах нь урлагийн өндөр сургалтанд өндөр амжилт хүсээд эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр тэгээд эцэг сайхан бас тодорхойлж байгаа юм ирж чаддаг гэдэг би өнөө төлөвлөлөд оролцож байгаа нэгэ та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа та бүхэндээ ингээд манай тоглолтын 3 дахь хэсэг хүргэж
хэлсэн маш сайн тоглолтыг бас та нартай бэлдсэн байна. Ингээ үргэлжлүүлээд бүлээн ано. Баярлалаа. За тэгэхээр 3 дугаар тоглолтын 3 дугаар хэсгийг эхлэхээс өмнө та бүхэндээ нэг бяцхан түүхийг бас уушиж танилцуулъя. Тэгэхээр энэхүү тайзан дээр одоо гарч ирэх гэж байгаа хүний тухай би ярих гэж байна. 2014 оны 6 дугаар сард Стокгольм хотын төвлөрд буурын сургалт тайлбар тавьж байд. Эдгэр дадаа хүү тоглолтын дээр багш суудаад багшаа би хөгжим дарж тоглож сурмаар байна гэж хэлж байжээ. Үнэхээр сурах хүсэлтэй байгааг нь харгацсан үзэж ээж багш хоёр нь ярилцаж хичээлийг нь 2014 оны 8 сарын 18-нд эхлүүлж байсан юм байна. Сургалт ихтэй хүмүүс маань багшийн үгийг бас сайн сонсдог. Хичээлгүй багштайгаа үнэхээр хүндэлтэй ханддаг бөгөөд нэг удаа багш нь ээж хоёр нь ээжээ би агаатай хамт төвлөр хурд орчихсон байсан бол одоо ингээд агаатай адилхан ийм мундаг төвлөр хурд чинь болчихсон байхгүй юу да гэж нэг удаа бас гомдол тавьж ирсэн юм байна. Ингээд манай өнөөдрийн төвлөр хуурын маань одоо тоглолтын маань гол эзэн болсон намун мандах дэлгэрийн маань дүү болох дэлгэр дадаа хаахны урьж байна. Дэлгэр дадаа маань гаийг гарсан юм байна. За баярлалаа. За одоо ингээд та бүхний өмнө Балбар сүрэнгийн найруулагч ихийн ачигсан сайхан айсыг манай бяцхан төгөлдөр хууч намун даргийг та бүхэнд төлөвлөсөн байна. Ингээд намун дарыг өргөж байна. Ээжтэй тэгээд аавтаа ихээр чихэн дөг зориулж та бэлдсэн юм аа.
санаацсан энэ тавтан хүрцээ хатаа хатаа маш баярлалаа. Энэ тоглолтыг одоо бүтээн босгоход тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан бүх эцэгчүүд арданд бас бүгд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн одоо энэ хоёр бяцхан шавьд нь одоо цаашдын мөрөдөл өндрөөс өндөр амьсгалыг хүсээд илүү их сурах мэдэрээ хэмээн юмраа байна. Сурах мэдсэн зүйлээ одоо энэ хоёр хүүхдүүдэд сургаж байгаад маш баярлж байна. Миний өөрийн хувийн зүгээс сэтгэл маш өндөр байна. Өнөөдрийн тоглолтод баярлалаа. Хамтран бас нэг сонирхолтой хэсэг гаргаж байна. Энэ бол бөмбөр тоглох баялаг гэсэн аяыг одоо таавал мэднэ. За энэ хөгжмийн карьер төлөв хөгжмөд солиулсан өөрөөр хэлбэл багш маань үндсэн аяар тоглож бяцхан төлөв хуурч маань ухаан хөгжмийн чим байсыг багштайгаа хамтж тоглох юм аа. Энэ бол хөгжмийн карьер төлөв аа. Хөгжмийн карьер төлөвийг таах гэсэн байгаа. За тэгэхээр одоо та бүхэн бас нэг хүндрэлтэй хөв бас зориулсан. Мандах дэлгэр хүмүүс маань одоо хөгжмийн зохиолч Хацаагийн Бүмэн дуу гэсэн аяыг зориулсан тоглож байна. Ингээд үлдэр хуурч мандах дэлгэрийг хөгж байна. манай марлах дэлгэрний ээжийг
хаалтны албаштанд гүйлтгэн үрж байна. За энэ арга мэндийг та бүхэндээ хүргэж таатай байна. Заал дөрөв үзэгчд дүүрэн сэтгэл готлоосон сайхан орой болж байна. Эрдэнэ сууг агчдаа миний хүү яваад жил хүрээгүй дүүнийг 4 сар явж байгаа. Тэгээд энэ явах хугацаанд хүүхэд бол зөвхөн зөв суугаад орчноо мэдрээ зогсохгүйгээр зөвхөн бол хүмүүжлийг эрдэнэ сууг багш маань давхар өгч явдаг. Багшийнхаа энэ өөр хариуцлагыг их өндөрт эрхэмлэн явдаг хүн гэж миний хувьд үнэлж боддог юм аа. Тэгээд энэ орой тайзан дээр 9 настай хоёр өгийнхаа тоглолтыг хараад хоёр бүргүүгээ чадвартай сайхан байгааг хараад үнэхээр их баярлаж байна. Ингээд ийм болгосон эрдэнэ сууг багшд нь өөрөөсөө ингэж бас зүтгэл гаргаж байгаа энэ хоёр сайхан хүүдээ гал халуун баярыг мэд хүргэхэд баяртай байна. Ингээд дахин баяртай гэж хэлье. Манай мандах бүлэг хүмүүс багш эрдэнэ суугтайгаа хамтран кадвэр төрөлд таасанд тоглосон болно. Ингээд өндөр хууч мандах дэлгэр явж хүчмийг багш эрдэнэ суугтай тоглоно. Ингээд хайснаар үүсэж байна. жүжигчин намсраж буй хөгжин түүний гавьяа зүтгэлтэн баграагийн шүлэг халуун идэх нухтыг төлөвлөж байна. Энэ хөлбөр хоорын хөгжин дөрвөн гарын найруулсан их содогч ингээд хөлбөр хоорч сурагч мандах билгэр намуун дээр эрдэнэ содогчтойгоо тав бүлээ тоглож сонирхолтой.
Яг нэг